Сайн байцгаана залуусаа. Entertainment Zone буюу E-Zone нэвтрүүлгийн энэ 7 хоногийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ 7 хоног танилцуулах шинэ мэдээнүүд бол 6 сарын 28-наас 7 сарын 2-ны хооронд гарсан шинэхэн уран бүтээлийг та бүхэндээ хүргэх гэж байна. Энэ 7 хоног танилцуулах хамгийн ихний уран бүтээл бол Монголын орчин үеийн дуу хөгжмийн ертөнцид одоо шилдэг дуучид хөгжимчдийг өөрийн хамтлагаар одоо гаргасан хамтлаг болохыг харахгүй алтан үеийн шилдэг хамтлагуудын нэг болох Айзам хамтлаг байгаа. Тэгээд 1977 онд анх байгуулагдаж байсан тус хамтлагийн одоо бидний сэтгэл зүрхэнд хоногсон маш олон гоё дуунууд одоо он цагийн шалгуурыг давсаар одоо ч ихшгэлсээр байгаа. Тэгэхээр тэдний Айзам хамтлагийн одоо хайрын дууг сонсож хэмэх маш гоё дууны шинэхэн хувилбар гарсан байна. Мэдээж дууг бол гантогоо Насан буян нар хамт болсон байгаа тийм. Уг аяг болохоор ган болд. Уг аяг бол Айзам хамтлагийн одоо үүсгэн байгуулагч, гитарчин, дуучин ган болд уг аяг бичсэн байдаг. Тэгээд ер нь бол хуучны дуунууд цаанаа л нэг юм сонсоход маш гоё дурсамжаар хөглөж өгдөг шүү дээ. Тэгэхээр Насан буян гантогоо хоёрын хувьд бол үнэхээр гоё дуулсан байлаа. Ялч яахгүй хайрын дууг минь сонсооч дууг ингэ сонсглоо дотор бүлээцээ юм шиг. Үнэхээр дахиад дурламаар хайрын дуу бичмээр санагддаг тийм. За тэгэхээр энэхүү дууны хэв маягийг өнгө аясыг алдагдуулгүйгээр дууны найруулгыг бол New Star студийн одоо хөгжмийн продюсер Гантур ажилласан байна. Харин клипэн дээр бол Dual Z Agency-ийн хамт олон ажилласан байлээ. Тэгээд яг одоо энэхүү дууг хамтдаа сонсож маш гоё дурсамжаар аялцгаая. Тэгээд Гантогоо Насан буян хайрын дууг минь сонсооч. Хаурын цэнгэг агаар шиг хайрын дуугаан дуулъя. Учирт чимийн сонсооч уйнгат дууг минь сонсооч хайрын чи сонсооч хайрын дууг минь сонсооч. За дараагийн танилцуулгад бол халуун тоогоноос нь өнөөдөрхөн гарсан тий. Тэгээ Логосын ямар дуу лээ? Хайраар дүүргийн уран бүтээл гарсан байна. За Логос хамтлагийн хувьд бол 2012 онд анх байгуулагдаж байсан. Тэгээд 4 гишүүнтэй. Тэгээд хайраар дүүргийн дуу бол 2021 он гарснаас хойш одоо дараагийн шинэ уран бүтээл байгаа. Тэгээд энэхүү дууны одоо бит буюу аян дээр Men on the Moon ажилласан бол өвгөн дээр Zizi ажилласан байна. Харин студийн ажлыг бол Eleven буюу 1111 студи ажилласан. Харин клипэн дээр Buki студи ажилласан байна. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа хажуудаага нэгнээ хайрлаад хайраар дүүргэцгээ урайтаагаар энэхүү дууг хүлээвч сонсъё. Урлагийн цар хүрээд болж байгаа шинэхэн мэдээлэл бол Монголын саунд инженерүүд дэлхийд данстай болж байгаа юм байна. Wonder Art Production-ы ерөнхий захирал Дука саунд инженер Дука байгаа. Тэгэхээр Дукада бас халуун баяр хүргэе. Тэгээд нийт бас Монголын саунд инженеруудын түүчээ болон за тэгээд тэдний бас гоё зам мөрийг маш гоёор гаргаж эхлүүлж байгаа. Дукад бас маш том амжилтыг хүсмээр байна. Тэгээд энэ бол ямар учиртай вэ гэхээр яг одоо Америкийн одоо нэрд гараад байгаа Reprod-тэй хамтран ажилладаг саунд инженер хөгжмийн продюсер болох Тайсны нэр нь Young Guru болон Алинер 2020 оноос эхлэн нэг юм шинэ төсөл хэрэгжүүлсэн байна. За энэхүү төсөл нь юу вэ гэхээр одоо дэлхийд үнэхээр хөгжмийн дуугаралт өөрийн чадвараараа бас цойлон гарч ирж байгаа юм залуусын нэгтгэл юм байна л да. Энэ нэр нь бол Engineer Ears гэсэн нэртэй байгаа. Тэгэд энэхүү прожектэнд нийтдээ 4000 гаруй саунд инженерүүд одоо орон орны саунд инженерүүд оролцсон байгаа. Тэгвэл манай Монголын одоо хүү болох манай саунд инженер Дука шилдэг 30-т нь
одоо шалгарч үлдээд яг энэ хүү дэлхийд үнэхээр энэ залуу ямар ч рэперүүдтэй, ямар ч уран бүтээлчтэй саунд инженер, микс мастераар ажиллаж чадна гэсэн ийм тамгатай болсон гэсэн. Баяр хүргье. За түүнээс гадна Тукагийн бас нэг сонирхолтой мэдээлэл байгаа тий. Тука саяхнаас буюу сурсан мэдсэн зүйлсээ шинэ үеийн залуучуудад зааж сургахаар төлөвлөсөн байгаа. Тийм, саунд инженерийн сургалт эхлүүлсэн байлээ шүү. Тэгээ магадгүй одоо саунд инженерээр ажиллахыг хүсэж байгаа залуучууд байх юм бол бас энэхүү сайт руу холбогдоод, Тукатай холбогдоод бас гоё мэдээллийг аваарай. Одоо Тука энэ бол маш том эхлэл те. Дэлхийд данстай болно гэдэг. Тэгээ араас нас Монголын юм саунд инженерүүд одоо микс мастер гэдэг бүхэл залуучууд бас яг Тукагийн хэмжээнд те яг ийм гоё дэлхийн данстай болох ч юм билүү мэдэхгүй. Тэгэхээр ямар ч тач дэлхийд ийм саунд инженертэй болж байгаадаа маш их баяртай. Тэгээ Тукад бас маш том амжилтыг хүсье. Урлагийн салбарт болж байгаа дараагийн одоо халуун баяртай мэдээг хүргэх гэж байна. Энэ бол одоо 6 настайгаас эхлэн Монгол Улсын төрийн соёрхол, Монгол Улсын гавьяач жүжигчин Мажик Сүрэн багшд одоо шавлан орж одоо түүнээс хойш 20 гаруй жил уран уурж байгаа уран билгийн тухай байгаа. Тэгээд уран билгийн хувьд бол бидэнд авьяаслаг монголчууд шоугаараа илүүтэй танигдсан болов уу гэж бодож байна. Тэгээд түүний хувьд Америк нэгдсэн улсаас зохион байгуулагдаж байгаа дэлхийн топ циркчдийн онлайн тэмцээнд тэргүүн барьжсан байна. Уран билгтээ баяр хүргэе. Уран билгийн хувьд бол 30-аад орноор аялан тоглолт хийж яг одоогор бол нарны цирк буюу Дэвсэлэд ажиллаж байгаа. Тэгэхээр мөн Монголдо нийслэлийн Улаанбаатар чуулганд дэрэгдэх Улаанбаатар циркэд харьяалагддаг дэлхийн топ циркчдийн тэмцээн болох Circle Life тэмцээн нь анх удаа 2020 оны 7 дугаар сард Америк нэгдсэн улсаас хөл хорионы үеэр зохиогдож эхэлсэн бөгөөд үүнд нийтдээ 28 орны жүжигчид оролцсон байна. За энэхүү YouTube дэх хамгийн том циркчдийн цахим тэмцээн нь нийт 4 үе шаттайгаар явагдсан. Шат бүрт зааварчилгааны дагуу оролцогчид үзүүлбэрийн бичлэгээ илгээн үүнийг нь мэрэгжлийн шүүгчид дүгнэн мөн цахимаар санал хураалт явагдсан юм а. Харин финалийн шатанд уран билгийн үзүүлбэр шүүгчдээс хамгийн өндөр оноог аван давхар YouTube дээр хамгийн их лайк цуглуулан тэргүүн байранд шалгарчээ. Уран нууралт химээх мэлми баясгаж сэтгэл догтлуулах хэрнээ хамгийн их төвчээр хатуужил эмэгтэй хүний уян хатан налархаа төгс байдлыг илтгэх энэ л гайхалтай урлагийн уран нугараач уран бэлэгтээ нэвтрүүлгийнхаа зүгээс халуун баярыг хүргэн амжилт хүсье. Дараагийн шинэ уран бүтээлийг танилцуулах гэж байна. За тэрнээс өмнө үзэгч олон чамаас нэг асуулт асууя. Аадра гэж ямар утгатай монгол үг вэ? Монгол үг гэж үү? Андра мандра бол биш үү? Биш, аадра. Аадра. Сонсож байгаагүй байна. За тэгвэл энэ бол зэрлэг хүчтэй догшин гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Тэгэхээр үзэгч танд бас монгол үгийн санд нэг үгийг одоо таниулан за дээрэс нь Монголын за энэ үг бол зэрлэг хүчтэй догшин гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Синемагаз аадра гэдэг үг. Би бас анх удаа сонссон. Тэгэхээр бидэнд бол монгол үгийн одоо нэг үгийг таниулан дээрэс нь одоо classic rock урсгалыг таниулан гарч ирж байгаа. За сая 2021 оны 1-р сард байгуулагдсан аадра хэмээх шинэхэн rock хамтлагийг та бүхэндээ танилцуулах гэж байгаа. Таатай байна. Тэгэхээр ингээд сонсоход бол шинэ хамтлаг юм шиг хэрнээ. Угтаа бол хамтлагийн бүрэлдэхүүн бол аль хэдийн Монголын rock pop хөгжмийн ертөнцид өөртөө таниулсан
За нэг баснда одоо Акулууд нэгдсэн ийм хамтлаг гарч ирж байгаа юм байна. За хамтлагийн гишүүдийн хувьд бол хөгжмийн продюсер Болорхуу, дуучин Ядга, клавиш Хүрлбаатар, соль гитар Бархуу, бөмбөр одоо A-Sound хамтлагийн бөмбөрчин Батбүрэн, мөн бейс гитар Нака гэдэг нийт 6 гишүүнтэйгээр энэхүү хамтлаг байгуулагдсан байна. За хамтлагийн хувьд бол шинэхэн дуугаа гаргасан байгаа тий. Зүрхний өвчин хэмээх дуу. Аяг бол Болорхуу бичээд үгийг болохоор мөнгөн үеийн алдартай яруу найрагчдын нэг агсан Арлааны Эрдний үгээр бичсэн дуугаа. Эрдэнэ очир. Дууны студийн ажлыг бол Heaven студи хийж гүйцэтгэсэн байгаа. Тэг хөгжмийн продюсер Болорхуу өөрөө одоо бичлэг болон микс мастер дээр ажилласан бол харин клипийг Emago студи хийж гүйцэтгэсэн байна. Тэгэхээр одоо Акулуудын нэгдэл болоод ч тэр яг энэхүү дуунаас тийм нэг юм тансаг, тийм хүчтэй мэдрэмжийг өгчөөлөө. Яг одоо үзэж та бүхэн хамтдаа сонсноо. Зүрхний өвчин. Хиди болтоо хүлэхвэ хонгор мэ One Way амьд хөгжмийн хамтлагийн бэс гитарчин буюу Балчка дуучныхаа карьерийг эхэлжээ. Шинэ гаргасан дууных нь нэр нь бол Passion. Тэгэхээр гитарчин дуучин Балчкагийн хувьд бол electronic dance music жанраар одоо уран бүтээлээ гаргаж эхэлсэн байна. Цаашдаа ч яг энэ жанраа барин уран бүтээлээ хийн гэдгийг хэлсэн. Тэгээд аян дээр бол Lemons-ийн бөмбөрчин өөжгий ажилласан бол үгийг бол өөрөө бичсэн. Харин студийн бүхий л ажлыг GV студи эрхмээ хийж гүйцэтгэсэн байлаа. Тэгээд яахын аргагүй дуугаралт, mix master бүх зүйл чанарын өндөр түвшинд үнэхээр дөргөө болж чадсан байлаа. Тэгээд dance, electronic dance music чиглэлийн учраас тэнд клипийг бол үнэхээр contemporary бүжгийн урсгалтай үнэхээр гоё хоршуулж чадсан байлаа гэж харж байгаа. Учир нь цагдаагийн сүлж чуулгын одоо бүжигчин, бүжиг дэглэгч Дамжаа Бадаргын одоо дэглэсэн тэрхүү contemporary бүжгийн хөдөлгөөн, за дээрэс нь тэр Балчкагийн өөрийн дуулалт, тэр гитар, дууралт бол үнэхээр шилдэг болсон байлаа гэж хэлмээр байна. Тэгээд үзэгчдэд ч гэсэн яг энэхүү жанрын яг энэ Passion дуу нөхөр таалагдах болоо гэж бодож байна. Вокалистийн хувьд бол сүүлийн үед нэрд гараад байгаа. Тэ вокалист дундаа тэгэхээр хөөрхөн охин билээ. Анок дуусан байлаа тий. Тэгэхээр яг одоо үзэгчтэй хамтдаа амьд хөгжмийн за electronic dance music одоо жанрын дууг сонсож чихээ мэлахаас гадна за contemporary урсгалын тэр гайхалтай бүжгийн хөдөлгөөнийг хамтдаа үзэж биширцгээе. Энэ бол Балчка Passion. You are my passion. You take me slow. You are my passion. You make me feel alive.
мартахгүй Чи мөнэн чарыг сэтгэлдээ төсөөлнө Ах чамд дуурайсан Тэр өдөр дуурайсан Алхах хорон бүртээ чамайг асан Зан нэвтрүүлэг үргэлжилж байна. Дөнгөж сая үзэгч сонсогч та бүхэн. За Монголын Амьд хөгжмийн хамтлаг шинээр одоо мэдлэн гарч байгаа Subside хамтлагийн хамгийн анхны уран бүтээл болох Алхах замд уран бүтээлийг сонстоо маш их таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд яг одоо хамтлагийн залуусаа та бүхнийг танилцуулахад бэлэн болсон байна. Орой минь залуусаа. Ийм сайхан авьяаслаг яг одоо бидний хилээд байгаагаад нэг Z generation Манай үе. Чи тэр үеэс гарсан шүү дээ. Тэгэхээр 18 өстэй ийм авьяаслаг чадварлаг дөрвөн найзуудын нэгдэл ийм хөгүүдийн хамтлаг байна. Тэгээд хин хамтлагаа танилцуулах бас өөр өөртөө гишүүдэд танилцуулъя. Манай хамтлагийг Subside хамтлаг гэдэг байгаа. Бидэд 20 оны 8 сарын 11-нд байгуулагдаад үүдээ 1 жил ингээд бэлтгэл хийгээд анхны уран бүтээлээ цацаад манай хамтлаг болохоор 4 үний бүрэлдэхүүнтэй бааз гитарчин, бөмбөрчин, ритм гитарчин, сол гитарчин гэдэг бүрэлдэхүүнтэй. Тэгээд манай ритм гитарчин, дуучин болохоор инх хүслэн гэдэг байгаа. За ингэ өөр өөртөө танилцуулъя. Тэнгүүт чи за би хамтлагийн тэр гэд өөрөө эхлээд танилцуулж. Би болохоор хамтлагийн сол гитарчин, бас вокалс, батгэрл гэдэг байгаа. За. Тэгвэл хамтлагийн бөмбөрчин байгаа, наваг дэлгүүр гэдэг. Наган өргөл гэдэг. Би бас гитарчин, бас вокалист гэдэг. Намаа ирсэн гэдэг би энэ хамтлагийн дуучин тэгээ ритм гитарчин байгаа. За яг энэ жилийн хувьд бол 12 дугаар ингээд төгссөн байгаа. Тэгэхээр хамтлаг анх хэрхэн яаж үүсгэн байгуулах санаа нь хинээс гарав? Бас нэрийг ямар утга учиртайгаар өгсөн байл зүгээр сууж байгаа за энэ гоё юм шиг байна да гэж өгцөн үү? За тэр манай ритм гитарчин ярина. Манай хамтлаг нь болохоор Монголын хүүхчийн ордны дуулаачийн дугууланд Монгол Улсын гавьяат багш Ганчаа багшийн удирдлагаар дөрүүлээ ингээд бой банд хамтлаг байсан. Өмнө ямар ч амьд хөгжим тоглохгүй. Тэгээд бид дөрөв хүүхчийн ордон ч хүүхдүүд л явдаг. Тэгээд бид дөрөв хүүхчийн ордноо сая өмнө жил төгсөөд тэгээд дөрүүлээ яг энэ хамтлагаараа яг амьд хөгжим тоглоод явбал ямар вэ гэж дөрүүлээ ярилцаад үзсний эцэст яг 8 сарын 11-нд яг дөрүүлээ яг тусдаа яг хөгжмүүдээ аваад яг бэлдэж гисэн. Яг бэлтгэлд орсны дараахан нөгөө нэг өвчин гараад карантинсан болохоор бид дөрөв яг хамт тэтгэлээ гэсэн. Ер нь 18 нас хүрээд 90 цент хүрээ за одоо нэг хамтлаг байгуулъя, нэг зорилготой болъё, зорилгын хадлаа хамтдаа бүтээе гэж явсан шүү дээ. Тий. Нэг асуулт. За. Яг энд 18 бүгдээр хүрсэн үү? Бүгдээр яг 18 хүрсэн байгаа. Хүрсэн. 12-оо төгсөж байгаа юм чи 18 хүрэх байдаг. Манай үе 16 төгсөж. За хамтлагийн тийм нэрний утга учир нь юу юм бол? Нэрний утга учир болохоор бид нар ярьж байгаад яг нөгөө ямар нэгэн утга учиртай байх эсвэл нөгөө нэг жишээлбэл нэг юмны утга учирт ингээд баригдчихвол тэр лугаа үндэслээд ингээд хүмүүсийн ойлгох хувьд нөгөө юу гэдэг болохоор бидэд ингээд сонсож байгаад ингээд хооронд дөрүлээ ингээд дөрвөн талаас ярилцж байгаад яг ийм нэр ивэл яах вэ гэд тэгээд Subside гэдэг нөгөө сонсголонтой болохоор л тийм нэр яа. Яг бас зөвхөн яг Subside гэхэд яг зөвхөн манай хамтлаг бодогдохоор л тийм утга учиртай байх юм л. Ер нь утгагүй тийм. Яг бас утгагүй гэхэд бас өөр юм шүү. Sap гэдэг чинь нэг англиар WhatsApp тий. Sap тий. Тэгээд site гэдэг чинь өөрөө сүлжээ. Тий. Тэгээ ярьж гарч. Нэг утга байгаа л юм шиг байна шүү дээ уулна. Уг нь баа тэрийг айгу нуугаад байгаа байхгүй эднэр ингээд үзүүлэхгүй. Яг ярьсан нэг утга нь болохоор яг ингээд яг ярахаар бол яг юу гэр чинтэй. Найзууд хоорондоо тий. Sap. Тэгээд нэг хоорондоо юм амар гоё сүлжээтэй. Тий. Сайт гэж сүлжээ гэдэг. WhatsApp найзуудын сүлжээ ч юм уу.
Юу вэ? Сайд гэдэг нөгөө ингэж Би утсыг гаргаад ирж байгаа юм шиг. Open my mind. одоо ингэж WhatsApp гэдэг ингэ штэ. Аа. Sub гэдэг тэгээд одоо ингэж сайт гэдэг үг нь болохоор манайх ингэж эзлэх байр суурь гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр sub гэдэг мэдсэн газар болоо ингэж бид нар одоо юу гэрч юм те. Илсэн байрсуу. Байр суурь эзэлж чаднаа л гэдэг утгыг харуулж байгаа юм шүү дээ. Маш гоё том зорилготой юм нэр юм байна. Тэгээд яг одоо бол амьд хөгжмийн зах зээлд сүүлийн үеийн залуучуудыг тэр цэма та нарын үеийн залуучуудыг харахаар илүүтэй нэг хипхоп урсгалд илүү дуртай байгаад шүү дээ. Та нарын хувьд болохоор яг юм нэг амьд хөгжмийн за тэгээд тэр цэма яг R&B стил гэх юм R&B pop классик ямар стил жанр гэх юм бэ? Metal rock. Тэг ер нь инди рок, R&B, классик R&B гэл ер нь бид нар яг өөрсдөө сонсоод таалагдсан урсгал болгоно. Тоглохыг хичээдэг. Аха. Харин энэ их гоё санагдаж байна. Яг 18, 19-тэй залуучууд шинэ үеийн залуучууд гоё амьд хөгжмөнд нэгтэй тэгээд хөгжим яаж тоглож сурсан бас их сонирхолтой байна л да. За хүүхдийн ордонд бол дуулах ур чадварыг бол авсан юм байна. Тэгэхээр хөгжмийг бол яаж зурв? Хөгжим Нэг унтаас ирсэн чинь. анхан шатны мэдлгүүдээ бол юусэн бүгдээрээ яг бөөндөө заа ингээ хамтлаг байгуулъя гэдэг. Исваниси одоо нэг хуучин сол гитар чинь цацрал гэдэг манай багш байгаа. Тийм. Тэнд бөөндөө эхлээд анхан шатны мэдлгүүдээ ер нь ингээ авчихсан. Тэгээд тэндээсээ ингээд болоод нөх хөл хорой карантин корона гэдэг болоод тэгээд ер нь гэр гэртээ тусдаа ер нь тэгээд сонсоод тэгээд гитарууд нөө юмнууд нь бэлэн бас байсан болохоор тэгээд бэлдээд ер нь гэр гэртээ. Одоо үуч нөгөө нэг яг сороход бол хамгийн амархан тий нөгөө нэг Google, YouTube тий тэгээд YouTube их масттай байна. заавал нэг хүнээс орно ш одоо өөрөө бие дагаа сороход бол хамаагүй чөлөөтэй болцсон нийгэм болохоор тэгээд угаасаа бид дөрөв яг өөрсдөө яг сурыг гэсэн яг ирмэлзэл байсан болохоор яг гайгүй амархаас орсон байх гэж бодож байгаа. Баяр үргээ. Дууны хувьд яг хин битсэн үг аяыг хин зохиосон. Үг нь болохоор манай дуучин маань зохиосон байгаа. Тэгээд аяын санааг нь гаргаад бид өөрсдөө сонсож жагаад баяжуулаад яг бид нар бэлтгэл дээр за энийг ингээ явбал ер нь ямар вэ гэд. Тэгээд баяжуулсараад бүтэн дуу болгоод. Тэгж гаргасан байна. Та нар ямар нэгэн студид харьяалагдж байна уу? Одоохондоо бид нар өөрсдийнхөө бэлтгэлийн байранда ер нь бэлдэж яадаг. Тэгээд тусалж дэмждэг студидтэй студид байгаа. Аха, ер нь бол одоо дуулалтан дээр, хөгжим дээр одоо тоногдох хөрөмж ч юм уу тий. Одоо илүү мэрэгжлийн байх үүднээс дууралтыг илүү мэдээж студийн одоо мэрэгжлийн хүмүүс гаргаж ирнэ. Тэгэхээр та нарт тусалж байгаа тэр одоо зөвлөгөө өгж байгаа ямар Mix хүмүүс вэ? master arrangeur шиг. Тийм студ байдаг. Манай нөгөө терминал студиог байдаг. Тэгээд тэр ахнаар бол бидэрт зааж сургаж ингээд тусалж дэмжиж явдаг байгаа. Гэтэ яг нэг тоног хөрөмжийн хувьд бол бид нар бол өөрсдөө яг 100 одоо гитар одоо энэ одоо жижиг сажиг амп бол энэ бөмбөр бол манай нөгөө ах нарын бөмбөр байгаа. Тэгээд бид нар бол өөрсдөө тоглож байгаа хүчүүдийг бол өөрсдөө авсан. За. Тэгэхээр эцэг эхчүүд бас их сайн дэмжиж гин гэсэн үг тий. Дэмждэг эцэг нар маань ойлгоод тий бэлтгэл хийх үед тэгэл сайн дэмжиж яадаг. Клипик ямар entertainment студ бас хийсэн байл. Клипийг болохоор манай нэг бас видеог сонирхолтой манай найз байдаг. Тэрнтэйгээ хамтраал яг зохиол өдрөө бид нар хамт гаргаал тэгээ ингэж тэгж тэгвэл яах вэ гэдэг. Тэгээ хамтдаа ярилцсны үндслэл дээр яг бид хийж эхэлсэн. Хувь үнээр бол хэлсэн. Карантины үед бол уран бүтээлчдэд илүү ашигтай гэж харагдаад байгаа байхгүй яа. Илүү хамтлагаараа хамттай байх, шинэ зүйлийг одоо санаачилж гаргах тал дээр карантины үе илүү боломжтой санагдаад байгаа. Тэгээд та нарын анхны уран бүтээлийг сонсоход ер нь бол тэр сонсож байгаа хандлтыг ч гэсэн харахад хүмүүсийн комментуудыг уншаад маш их таалагдсан байлээ. Тэгэхээр мэдээж дараагийн бас уран бүтээлүүд бараг бэлэн болчихсон байгаа юм болов уу? Ер нь цаашдын зорилго юу вэ? Тэгээ ч удахгүй яг нөгөө нэг бүтэн жилийн хойно бас болох гэж байгаа юм байна шүү дээ. 8 сарын хэдэн нэлээ? 8 сарын 11-нд бүтэн жилийн хойгоор хийх төлөвлөгөө байгаа юу, ивент байгаа юу те? Cover night. Тэг ер нь энэ жил болохоор ингээд одоо юу яачлаа шүү дээ нөгөө. Бид нар төлөвлөж болохгүй юм те. Байдал тийм нөгөө 8 сарын 30 хүртлээс болохоор ойрд нөгөө тийм шоу арга хэмжээ болох болохоор бидэрт яг одоохондоо төлөвлөсөн байхгүй яг нөгөө уран бүтээл тал дээр илүү шаргуу ажиллаж байгаа. Дараагийн. Тэгэхээр бэлэн байгаа бүтээлүүд байгаа юу? Бэлэн за одоогоор яг нэг дууга цацсан. Тэгээд бэлэн ер нь ингээд цацхад бэлэн одоо 4 дуу байгаа. Тийм. Тэгээд ерөөс нөгөө ажил нь хийгдэг байгаа. Бидний хувьд гарцсан мөртөл нөгөө бичүүлэх нөгөө видео сурсан юуж гараагүй. Тэрнийхээ ажилд авахгүй бол бэлдээл гэж байгаа. Манай дөлгөө их дарах юм а те. Хамгийн дараах нь хамтлагийн нэр нь хэлдэг те. Дөлгөө. Ер нь хамтлагийн хамгийн анхны санааг хэн гаргасан юм? За яг ингэж нэгдъя гэдэг санааг. Анхны санаа гэх юм бол
Батгэрэл их хөслөө ирлээ яг Яаж ярьж гаргасан байгаа тий. тий. Тэгвэл хамтлаг дотор хамгийн одоо та нарыг ингэж дайчилдаг, хурцлдаг хүн юм баггүй. За одоо магадгүй ингээл карантин юм чинь за өнөөдөртөө бэлтгэлээ болчих гэхэд нэг нь үгүй өнөөдөр заавалчгүй бэлтээч гэдэг юм уу? Тэр нэг юм бах уу? Тэр нь одоо Батгэрэл. Батгэрлөө. Хамтлаг ер нь тэгэл яг нөгөө хамтлагч ахлагч байхгүй бидэд яг нөгөө яг сайн найзууд нэгнийгээ амар сайн ойлгоно яг нэг нь нэгэндээ ямар ч үг хэлсэн яг хүлээж авдаг. Тэгээ яг бүр болохон байлаа гэхэд хамтлагаар айлд дөрүл сууж ярилцаад чиний яг энэ зан ч болохгүй байх гэж хоорондоо ярилцаад тохирчдаг болохгүй. Ямар ч нөгөө маргалдааны зүйл ерөөсө гардаг. Тэгээ биенийхээ үгэнд айгүй сайн ордог. Тэгэл яг нэгэн ч дайжлахад аль нь ч дайжилсан нөгөө гурван нөгөөхөө үгэнд ордог болохоор айгүй амар байдаг. Манай хамт чинь хамгийн даваа тал болохоор хүүхдийн ордонд өмнө 7-8 жил ердөөсөө хамт байж байгаад ингээд хамтдаг болж байгаа болохоор ерөөсөө ямар ч асуудал байхгүй. Тэгээд харилцаач гэсэн яг угаасаа болохгүй байл угаасаа бараг л гэр бүл болсон болохоор тэгээд нэг жил болж байгаа ч гэсэн одоо дөнгөж нэг жил ч гэсэн яг ингээд найзалж нөхөрлж байгаа хугацааг бодоод бараг 10 жил болж байгаа гэхээр бас Асуудал гаруушвал ингэнэ штэ. За ажиллаа. За чи дэс. Ер нь зөвхөн харахад бас одоо манай 8 төдмөл Лемос хамтлагийн шин залуу үе гарч ирж ингэж анх би дуугийн сонсонгуудаа тэгж бодсон л тоо. Тэгээд илүү бас яг та нарын үеийн залуучууд яг ийм гоё амьд хөгжмөнтэй илүү гоё ойр байвал бас их гоё болоо гэж бодож байна. Тэгээд яг тэрний одоо төлөөллүүд нь бол та дөрөв байна. Тэгээд та дөрөвтэй бас маш том амжилтыг хүсье. Тэгээд манай Баатраа бол илүү та нартай дотн танилцсан тул гоё тийм хөгжим тоглоом бэлдсэн байгаа. Тэгэхээр хэдүүлээ хөгжим тоглоом тоглоё. Тэгээд шийтгэлийг бол зүгээр өстэй тий. Шийтгэлгүй. За тэгвэл яг одоо хамтдаа Баатрагийн бэлдсэн сабсайд хамтлагийн дөрвөн залуус хооронд нь өрсөлдүүлнэ. Та нар энэ хоорондоо өрсөлддөг үү? Ямар нэгэн одоо тоглоомор өрсөлдөл. Тоглоомор өрсөлдөл. 2-2 болж байгаа бол тэгэл харамдаа. За хин хоёр дийлэгтэй болох уу? Ер нь дэлгөөн битэр ингээл зогссон байна доо. Яг битэр болж байгаа. За тэгвэл тоглоомонд орцгоё. Тэгвэл тэр тайм зон үргэлжилсэн. Battle юу лээ? Bottle battle юу лээ? Сая зүгээр явцдаа бодоод олчлоо та нэрийг. Боол байдал ч зөв юм шүү. Bottle battle. Окей. За тэгвэл тоглоомонд оръё. Bottle Battle fighting. 나 우리 뜻이 난다. Хандахгүйгээр айгу тайван байвал яд юм анаха. Би жоох тайван аваад. Хүүхдээ манайгаа. Манай нэг хожигдсан байгаа сте. 타요. 나랑 닥치시다. Mana wis potong jagas. Potong jaga. Ay. I'm begging you. Riding high when I was king. Easy come and easy go anywhere. So anytime I feel you like me, oh yeah. Anytime I feel you got me, no. Anytime I feel you like me, I'm on my knees when I'm begging, 'cause I don't wanna lose you. 잘 드셔요. 잘 사셔. Put your love in the hand now, baby. I'm begging you. And put your love in the hand now, darling. I need you. Put your love in the hand now, baby. I'm begging you. Put your love in the hand now, darling. Амьсгалыг Энэ л арай хорон нэлээд та. яаж юу
Яа. Гадаа сааж удаа. Нүүр ороод Хамгийн тайван нь хин юм? гадаа. Ганаа юм уу? За хамгийн хөгжилтэй нь юм бэ? За хамгийн хүчтэй. За миний амтнаш. Ятуулах. Энэ хагам үчиг дээр камер дээр Ямар вэ? Гоё байна те. Гоё байна. эргээд нэг үгээр. Ирнэ. За. Цаг ирнэ. Эсхий суннаа. Би чамайг аль баг дийсэн асуусан чи өөрөө хариулаагүй. Тэгэхээр би хариултайсан үсэл гэсэн. Би хэлсэн чинь баг идэж байна. Надаа шанс өгөөгүй. Яа. Одоо тавгийн аваарай. Нүүдэн дээр наадаг аим гоё очив. Оршаар хүмүүс харуул. Маа сэтэтэг. Тэ сайхан инээж авлаа ёо. Тин ч угсаа айгу хэцүү юм лээ. Би одоо шууд хажигдсан юм. За би нэг иргүүчэл хөөс ядаж байгаа. Харин. Хоосон яг. За залуус хас төрлийг сонсъё. Ямар ялаас хоёр. Чиглээ. Нүүр амир хонцтой байна. Гоё нөө. Гоё. Зүв байлаа. Өөр авчих ирж тоох юм гэсэн. Дараа нь байтал доодох хүмүүс байна. Гана. Гоё зөөлөн байна. Үдснээсээ өөр юм байна. Ер нь бол энэчнээс гараад бол очиад ийм дахиад юм амар үзье. Би уул амар сайн байгацсан. Тэг чинь та би битгэсэн өмнө бүр тийм нилээ явуулаад. Ялч нөгөө чадварандаа шазандаа байлаа. Тэгээ манай багийн хоёр бол бүр энд ирээд цаагаад ингээд бэлэг болгосон ш та. Зүгээр өндрөөр очиж байгаа юм шүү. Ингээ утаараа. Дээр тийм Уг нь байх. хамгийн өндөө би. Яг манай За энэ энэ бол амир аимхаа юм юм дэ нэлж чадахгүй байна. Тэгээ би бодоод яг чаас. хамгийн ууртай нугасаа батгий л гэсэн. Тэгээ уурч нэ. Сүхгүй бас. Тэгээ машин суугаад. Гүйг уурлаа. Надад бол айгу сонирхолтой юм байна. Би өмнө юусэн ийм тоглоомод тоглосон байгаагүй. Тэгээд манай үзэгчд гэсэн бас сонирхолтойсэн болов гэж бодож байна. Энэ бол савсай хамтгийн залуус байлаа. Тэгээд яг одоо авиасдаг чадварлаг ийм залуусын нэг л. Тэгээд анхны уран бүтээлээ гаргасанд нь баяр хүргэе. За. Тэгээд манай нэвтрүүлгийг зарим ирсэнд маш их баярлалаа. Тэгээд цааш цаашаа уран бүтээлийг зан нэвтрүүлэг дэмжих болно. Тэгээд хамтран ажиллах болно. Тэгээд сэтгэлээсээ уулзъя. Нэлсэн ирээс. Одоо сайг болчих гэж. Намайг нэлчих. За яах вэ? Чамтай уулзсан. За хаагаар илүү хосхгүй дуу. Харсч. Ямар ч юм уу зам дөрөвдгээс нэвтрүүлгээ дуусгаад тэгээд дараахан угаацгаа. Зүгээр ээ наа. Нүрээ амьсгалдаг байгаа байхгүй. Одоо гээд нүрээ амьсгалдаг. Хаадаг таа. За тэгээд энэ 7 хоногийн нийт зам нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэж та бүхэндээ хүргэлээ. Тэгээд шинэ мэдээлэл, шинэ дуу хөгжим, за тэгээд шинэ хамтыг танилцуулсандаа маш баяртай. Тэгээд бас энэ сонирхолтой тоглоомын найз нөхдөөрөө бас тоглоорой гэж уриалмаарай. Тэгээд их сонирхолтой хөгжилтэй юм байна. Тэгээд сабсайт хамтлагийн залуустаа маш баяртай. Тэгээд Баатраг бол нэвтрүүлэг дуусгаж аваад очроо олдсон байгаа. Тэгээд дараа 7 хоногийн баасан гайх дуусцгаая. Баяртай. Баяртай. Bye guys. Begging you to put your love and hand out.